6 сар хэлчих одоо яг 100 болж байна guys. Чингээ яаж барьдаг вэ? Яаж ингэж турхаа яадаг вэ? Жоох ингээд дотор онгоодог гэхүү. Өглөө босоод хавстай уусан заяа. Жимдээ яваад би мохойж. Тэгээ одоо нэмсэн өөр витамин юу вэ гэвэл эсвэл би найз залуутайсан огцом ингэж идэх байвал бүр сайн л да. Тэгээ цагийн талаар хэлье. 21 настайдаа би дээд сургууль сурж байхдаа 21 нас гэвэл 2 дугаар анги штэ дээд сургуульд. 2 дугаар ангидаа ерөн дээд сургуульд байхдаа зөндөө ингэж арбайт хийжээс ахгүй юу? Part time. Ер нь бол хоол ингэж ресторан доторны арбайт зөндөө байдаг Солонгост. Тийм талаар олон ингэж ресторан дотор ингэж ажиллаж үзчихсэн. Тэгж жаад 21 настайдаа gym-д information дэдэж штэ desk дээр ажиллаж байсан хгүй арбайтаар. Яг манай гэрээ хайрхан манай ахлах ангийн урт талд нэг хөөхө 2 давхрын жим байсан жишгэн заяа. Тэгээ тийвэл амар гоё юм юу байсан бэ гэвэл жигнээс би бол тэр үед юу нь гоё байсан бэ гэвэл заяа. Тэрний дарааг эсвэл тийм нэгж тренер хийдэг бүгдээр эрэгтэй хүмүүс эмэгтэй хүн бол байхгүйсэн. Тэр хүмүүс бүгдээр ер нь бол таслын талаар сайн зааж өгнө надаа. Чи ингүү сайн тэгвэл сайн. Тэгээ тэнд яг ингээд биеэрээ хөдлөөд ингээд собинг хийдэг биш. Тэндээ суугаад байдаг болоод тэгтээ би ингэж бүр ингээд булчны талаар сурч исэн. Жигнэсэ guys. Тэгээ би бүр энэ биений булчин штэ те. Солонгосоор аль нь бүгдийг сайн мэднэ. Сурч исэн болоо би тэр номыг захиалсан бүр. Ягаад тэр үед тийм ингэж сурч исэн бэ гэвэл тэр үед тэр дарааг надтай 8 насны зүрхтэй байлуу. Хэдэн насны зүрхтэй байлаа тэр дарааг тэгчихсэн ахгүй. Чи ингээд одоо чиний биш аим гой туранхаа ийм байхад ерөн хүмүүс ингэж туранхаа биеийн туртай чи нэг тренерийн талаар ажиллаж үзэн ш тэгээ тэгсэн тренераар хүмүүст би амар зүгээр тэр үуч сугаас туранхаас л да тийм булчинтай хүн туртай болохоос татад уу гэсэн чинь эмэгтэй хүмүүс бол чам шиг туранхаа туртай ингээ яг пилатесний багш шиг харагч гинэ намайг тэр үед тийм чи нэг ингээд тренер хийгээд үзэн штэ. Ингээд ном авч өгөөд. Тэг би угаасаа хийгээд үзэн шигвэл why not? Хийгээд үзээ. Боломж өгж байгаа юм чи why not? Тэгээд хийжээсэн. Амар инээсэнтэйгаас тий. Юу вэ би те? Одоо л жоох ишмээр. Бүр тэр үед Мёнгам гэ name card бүр хийж мэж өгөөд. Тэгээд тэр дарааг намайг гэж ингэж тэгсэн гэхээр чи ингэ тэгвэл энийг арбайт ингээ хажуу талд нь ингээд энэний талаар би чи бүр сураад ингэж бие ингэж жимтэй ингэж яваад сайжруулвал чиний бие ч сайжрана чи ингэж преренсагаар ингэж ажиллаж болно штэ. Одоо дээд сурвалж сурч ахтаач хажуу талдаа яг те хүмүүсээ заах чинь 1 цагаас 2 цаг л болно ш. Тэрнгээр хийгээл тэгсэн мөртлөө мөнгө ингэж заах тусам мөнгөтэй болох юм чи чамд сайн штэ гэл намайг амар тэгчээс аахгүй. Тэгэхээр би тийштэй би тэгвэл би бүр тэндээ бүр ингэ будсан бүр ингэ хаах тэгвэл би ингэж ийм зөндөө хүмүүсийг зарах юм бол иймд байна тиймд байна гэж бүх юм мэдсэн. Солонгос ямар дуу мөнгөөр PT хийдий ямар дуугаар хийдий ямар дуу айгу сайн мэн бүгдийг тэр үед мэдсэн. Тэг мэдсэн болоо би тэрний дараа нэгч жимд явахдаа PT авч байгаагүй мөнгө төлөөд яг тэгвэл бүх юм сурсан юм чи. Тэгээ тэр үед арбайтыг ингэ дарахт зөндөө ингэж сурж исэн guys. Яг миний хүссэн ингэ булчинтай байх хэрэгтэй гэдэг зүйл байдаг аахгүй. Тэгээ тэрий талаар л би таслаа юм зөндөө байдаг. Өнөөдөр бол санч дараа өдөр нь бол хаач дараа өдөр нь бол тэн тэр бол дараа лютинаар хийлж өгье заяа. Яаж миний лютинаа чим явдаг. Тэгээ яагаад жимд явах сайн вэ гэвэл би тэгээ жимд яваад 21 насаас яваад дундад бас зөндөө амрын штэ. Амарч исэн ч дахиад яваад амраал яваад одоо амраад бүр 6 сар дуу болсон бүр удаан амарсан аахгүй юу. Амарсан ч миний би жим гинт ингэж болохгүй байгааны нэг арга нь тийм удаан би ингэж жимд яваад тасалт хийснээс болж байгаа гэж бодож байна. Харилцаж байгаас тийм болоод яасан ч миний би ингэж шууд тарах тийм бол. Ер нь тийм болоод дасгал амар чухал. Тэгээ тэр хамгийн эхлээд тэгэж гисэн. Хамгийн эхлээд тасалт хийж гисэн. Тэгэж гинт биений талаар ингээд сурсан чинь амар сонирхолтой. Тэгвэл яаж инээ барих вэ? Хүмүүс эмэгтэйчүүд надад зөндөө тэгэж асуусаахгүй тэр үчис. Тэр үед бол би модель бишээсэн шүү дээ. Хоол хүнсний сурвал сурдаг, бизнесийн талаар сурдаг охин л байсан аахгүй юу? Тэгээ тэр хүмүүс зөндөө яаж инээ барих вэ? Би яа чи ингэж хасагдахгүй байна. Би яа миний би юм байна гэл надад амар зөндөө асууж байсан. Тэгэхэд би ингэж хайж үзэж хахад тэр үед жоохноос ингэж тэр үед тренд болж исэн юу вэ гэвэл канал жог тань шиг гээд 16 цагийн үед тэгэхээр 8 цагийн үед
Тийм арга байсан. Тэгээ энэ аргыг би хийж үзсэн ч бас надад амар гоё таарсан. Өглөө 10-аас орой 6 хүртэл хамаагүй ингээ хоол идэн. Заавал гурил болохгүй, юу болохгүй гэж ингээ стресс авах хэрэггүй. Зүгээр л хоолны цагиндаа юм идээд бас 6-аас дараа нь цагийн өглөөний 10 хүртэл юу ч идэж болохгүй. Зүгээр л уусуу гэдэг арга. Энэ зүгээр бастай. Тийм шүү. Энд таардаг хүн таарах хүн байна guys. Би бол надад бол таарж ирсэн. Тэгээд дасгалаа хийдэг дасгалаараа ингээл хийж яваангаа 16 цаг 8 цаг тэрийг хийнгээ. Тэг энийг заавал цагиндаа ингэж би уцаараа ингэж шаарддаг байхгүй. Одоо бүр гоё application болцсон байлээ guys. Бүр applicationтэй болцсон байлээ. Би бол тийм биш. Зүгээр л тэчин 6:30 болж байна. Заас ингээд одоо нь бас эхэлчихье гэтгчдэг. Би бол яг одоо ингээл хий гэвэл за одоо 7 болж заас маргааш 11 хүртэл. Тэгээ энийг хийгээд байх тусам миний бие энэ цагиндаа дасчихна guys. Ойлгож цагиндаа дасаад бүр ингээд тийм болчихно. Өлсөхгүй болчдөг гэхөө. Тийм болчт. Тийм шиг та нар ч нэг удаа хийгээд үз. Тэгээ яасан ч таяа тиймэр байгаа хүмүүс байгуул юусан сүрэж чаа бааны яа. Тэгээ юусан суу. Жимд явсан ч жимний дасгал юусан суу гэж байна, мусан суу гэж байдаг байхгүй юу? Булчнаа сайжруулах дасгал гэж байна. Жинээ хасах гэдэг дасгал өөр байдаг байхгүй юу? Ер нь бол жинээ ингээд хасах юм бол юу вэ гэвэл гүүх хэвээр хамгийн сайн бол гүүн. Алхахч болохгүй гүүн. Алхах нь гэвэл удаан алхах хэвээр. Ер нь гүүх ч хамгийн сайн. Тийм болоод бас одоо тренд болж байгаа солонгосын дунд тренд болж байгаа юу вэ гэвэл лонын аим зөндөө бүх хүмүүс хийдэг ер нь бол хийхгүй хүн гэж байхгүй. Би хийхгүй тэрний хүн байгаахгүй юу. Жимдээ одоо амраа 6 сар болсон гэсэн шүү дээ. Тэгтээ ингээд бас гүүж хийсэн. Тэгсэн ч надад бол ёо гүүх чинээс надад ингээд таарахгүй. Тэгээ би хэдэн жил жимд явдсан шүү дээ те. Жимд явахдаа яаж ингэж жинээ хасахны тэгвэл дасгал юу идэм бэ гэх тэгээ шүү дээ те. Юу вэ гэвэл би болвол лонныг шүү дээ те. Яаж ингэж гүйсэн ч хурдан тэр калорийн хурдан ингэж дээш нь болохгүй заяа. Амар удаан гүйжээж юу цаг гүйжээж 300 калори байхгүй болдог. Нэг хоол идэх 400 калори шүү дээ guys. Юу 400 калори биш 1000 тийм дуулаа. Тэгээ тэрийг ингэж бодвол уур хүрээд байгаа байхгүй юу? Уур хүрээд байгаа байхгүй юу? Амар ингээл зөндөө тасал хийгээл хөлс гараад байдаг. Идж байгаа юм нь 1000 2000 калори хамаагүй ингээл өндөр болчтой. Тэгвэл ингээл уур хүрээд тэгжээсэ. Тэгээ би жимд бол юу гэдэг вэ? Stem meal гээд солонгосоор бол чонгогийн кедан гэдэг. Шат халах тий. Шат халах мөн үү? Солонгос бол диважингийн шат. Диважингийн шат гэдэг юм байна. Чонгогийн кедан гэдэг. Тэгээ энийг эмэгтэйчүүд ерөн зөндөө идэг. Яа гэвэл энэ чинь ингээд би чаасаа гэхүү. Яг сайн ингээд бие бариад ингээд тийштэй те. Тэгвэл яг бүхсэнд нь тэр ингээд бас болчоо нөлөөлдөг гэхүү. Яг бүхсэнд нь гой нөлөөлдөг. Миний үг ялж байгаас. Тэгээд ер нь бол би stem meal зөндөө байдаг. Заримдаа нэг mountain гэхүү. Лоннинг биш ийм дүбэр ингэж дээшээ олгоод алхдаг юм байдаг аахгүй юу? Mountain гэдэг тэрийг хийдэг. Заримдаа. Ер нь бол би stem meal-ийг өдөр болго хийжсэн guys. Тэгээ надад бол энэ stem meal чинь бүр гоё эс. Тэгээ шат бол би 6 level гэж яадаг аахгүй хурдан богино гэд level эдээ хамгийн их 3-аар эхлэн заяа. Жоохон алхаад миний булчнуудыг жоохон сэрэн. Бүхсний булчнаа жоохон сэрэн. Төлөө бүхсний булч хийж байгаа хүмүүс бидэд жоохон сэргэн. Тэг энэний үг нь тэр цаасаа гэж яадаг аахгүй юу guys. Энэ чи яг ингэхстэй гэдэг биений тим юм байдаг. Би одоо яаж харуулах тэрийг дараа миний даагч бүр зөндөө бол би бүр жимд очиод харуулъя заяа. Зүгээр л зогсоод хаалгахж болохгүй хийдэг хүмүүс мэднэ. Бүхсөө жоохон арагшаа болох хэвээр. Жоохон арагшаа болох тусам бүхсэнд булч ордог аахгүй юу. Арагшаа болохгүй зүгээр алхаж байгаа юм шиг энэ дээшээ энэ юугаа нуруу мураа зүгээр ингээд дээш олгоод алхвал миний гуйнд л орно. Ойлгож байгаа сте. Тэр биш бүхсөө жоохон арагшаа болгоод энийгээ жоохон урагшаа болгоод ингээд алхах штэ тий. Тэгвэл сайн би тайлбарч чадахгүй байна. Anyway 3-аар эхэлнэ. 3-аар жоохон 5 минут ингээд олчвол жоохон ингээд жоохон окей 6 болно. Ер нь миний бейс бол 6 левелээр байдаг аахгүй юу. Би бол 6-аар 30 минут бол заавал хийн. Хэцүү үедээ 30 минут хийгээд дуусгана. Зүгээр үедээ цаг хийчихнэ. Тэг энийг манай найзад гайхаад байгаа аахгүй. Чи яаж цаг хийд юм бэ? Амар хэцүү ш тэгэл тэгдэг. Тэг би яагаад энэ туртай вэ гэвэл guys энэ чи калори хурдан гоё байх бол. Тэг тэрийг харуул би ингээл гоё. Ямар гоё.
Ямар гоё гэл тэрнээс болж байгаа. Би бол яасан ч хурдан богино дасгал би дасгал дуртай биш. Би дасгал дургүй. Дасгал хиймээргүй. Хиймээргүй байгаа мөртлөө л явж байгаа байхгүй юу. Тэгэл өмнө жил амар өдөр болго ингэж явж байхдаа чадвал хурдан, чадвал богино тэгсэн мөртлөө зөндөө калорийг байхгүй болгомоор дасгал юу вэ гэдэг чинь надад болвол тэр диважигийн шат, чонгогийн хятад шат байсан. Тэгээд бүр ингэж тэр өдөртөө би ингэж өмнө өдөр зөндөө сайн, жоо өнөөдөр ингэж бүр сайн хиймээ гэвэл би 8 хүртэл болчихно. 6-аас 8 левел болчихно. 8-аар ингэж хийгээд бүр сайн удаан бол хийж үзээгүй. 10 жоохон яваад 8 6. Ер нь бүх бейс нь бол 6 байсан. Шат болвол 30 минут хийсэн ч 600 700 калори бүр болох хүртэл би хийж чадчихаа болоод тэрийг зөндөө хийж исэн. Юу вэ гэвэл тэр шат болвол хачи хөлний талын ингээд дасвал бүр сайжирдаг. Миний хөлний талын булчаа бүр сайжирдаг. Гүйдэг болвол миний бүх биений булчныг жоохон гой хөдлүүлдэг. Яасан ч ингэж гүйд юм ч тийм болоо уг нь гүйдэг ч сайн шүү. Миний хэлж байгаа юм нь юу вэ гэвэл тэрийг хэлмээрээс юм оо. Ер нь тийм шүү guys. Ингээд миний ээжийн барих харгаар та нарт тайлцуулаа guys. Одоо гэртээ байгаа юм чинь гоё. Яг ямар бүтээгдэхүүн, ямар продуктыг хэрэглэдгийг та нарт тайлцуулъя. Окей? Аваад ирье. За миний хэрэглэдэг витамин, алюминий цуу, давас, масл бүх юмыг та нарт нуухгүй танилцуулъя. Тийм ч та нар бүгдээрээ намайг ингэж харсан шүү дээ тий. Яг ямар хэрэгэлдэг ингэж хармаар шүү. Тэрний өмнө намайг subscribe хийшүү guys. Subscribe хийгээд хэлцээс тий. Хамилаа subscribe хий тэгвэл би харуул. Би энэ танилцуулж байгаа ингээ миний өмнөд бүгдээрээ guys би өөрөө зөндөө search хийж үзээд нэг ч биэнд муу нөлөөлсөн жоохон ч ингээл муу юм байдаг штэ тий. Нэг ч тийм байхгүй. Тэр би өөрөө search хийгээд миний дагдаг youtuber, миний дагдаг эмч хийсэн юмнуудыг сайн анхаарал авсан юмнууд болохоор та нар ч бас минийхийг хараад хаах энэ зүгээр юм байна. Ер нь энэ сайн байна гэдгийг мэдэж аваарай. Окей. Хамгийн эхлээд Оле шат guys. Оливьютэй лемоны зүг байдаг шүү дээ. Энэ бол заавал энэ оливью, заавал энэ лемон байх ёстой бол биш. Ерөндөө бол энэ сайн гэсэн шүү. Гэсэн лемоны юу гэлээсэн. Хамгийн оливью нь бол би миний Instagram дээр харуулж байсан Doomo гэдэг luxury interior-ийн Spain брэнд ахгүй юу? Spain брэндээс өгсөн энэ оливью байгаа. Extra virgin оливью энэ Spain яг guys. Тэнийг билээр ингэж 2 3-ыг авсан шүү дээ. Тэгээ энэ нь бол хопны үнэртэй гинэ. Тэгээ би энийг зүгээр дангаар нь ууж утсан бас гоё юм байлаа. Өндөр нь амар гоё. Надад бол би бол ийм туртай юм шиг байна. Надад бол амар гоё таарсан. Тэгээ энийг яаж уух хэрэгтэй вэ гэвэл өндөө уух хэрэггүй. Нэг халбагдуул гэж бодон заяа. Ингэ сууж чаанд яг нэг халбагдуул гэж бодчих заяа. Нэг халбаг ингэ тэгээд лемон бол энэ. Энэ лемон жуус. Энэ бол 100% лемон жуус ахгүй юу. Тэгээ энэ ч хаанах энэ Итали явах юм байна. Энэ ч миний дагдаг биений талаар ингэ шийдэг тэр хүнийг тайлцуулсан байхгүй. Тэгэхээр би энийг итгээ шууд авсан. Тийм ээ. Энтэй. Жохон том байгаас тий. Энэ 1 литр. Тэгээ энэ хоёрыг нийлүүлээд уучтий. Тэгээ витамин бол яах вэ гэдэг хүн байгаа шүү дээ. Би бол витамин бүр зөндөө уумаар байна guys. Тэгээ одоохондоо бол зүгээр base. Ер нь бол зүгээр энэ бол уух ёстой шүү гэсэн. Хамгийн эхлээд юу вэ гэвэл би ингэж үнэтэй юмыг авдаг хүн биш шүү guys. Чадвал хэмдэх юм мөртлөө биеийн цай юм гэсэн юмнуудыг л ерөө анхаарал авдаг шүү guys. Гоё байгаас тээ. Заавал одоо үнэтэй авах хэрэггүй болцаахгүй юу? Бүх юм чинь тий биеийн цай болвол холоо. Хамгийн эхлээд омега 3 уудаг би. Энэ омега 3 ч бас 2000 гэж байна, 1000 гэж байна. Энэ нь өөр юм бэлээ. Омега 3 2000 витамин D авсан. Тэгээ энийг өдөр болоод ууж чадахгүй байгаа. Мартаад байгаа. Тэгээ нэг уухтаа 2 ширхгээр нуудаг. Энтэй нэмээд витамин C уудаг бас. Витамин C-гаас хамгийн ер нь сайн гэж бас ингээл ярилцаад байгаа. Тэ? Тэр нь энэс англи юм байна. Янгу гинэ. Ер нь энэ витамин C. Витамин C-ийн 1000-ыг
мянгыг ингэж уудаг. Тэгээ өдөрт нэг л уудаг. Тэгээд омегатай хамт зүгээр уучдаг. Энийг бол зүгээр арай ингээл уучдаг би бол. Тийм байна. Тэгээ би хамгийн сүүлд орсон витамин А гэдэг байсан шүү дээ. Probiotics. Тэр бол дараа энийг уудаг. Энэ цас миний үздэг хүн зүгээр гээд энийг ууж эхэлсэн би. Амар хөөрхөн 30 ширхэг байдаг энүүгээр нь ингэж жижиг гэд байдаг. Тэгээ өглөө халуун бүлээн ус уусны дараа энийг идээд тэгээд 30 минутын дараа энэ олив шат ингэж одоо ууж байгаа ш. Тэгээ guys те. Тэгээд халуун бүлээн ус уудаг гэсэн ш. Тэрэн дээр давс бол тэгээ хоолны зүгээр хамаагүй давсмаас болон л доо давсчаас чадвал би сайн давс байгуул бүр сайн штэ. Тэ? Би бол тэгэж боддог. Яасан ч тийм болоо энэ ч миний search хийгээд авсан давс. Himalaya pink salt guys. 100% 식용 암염 100%. Энэ жигнэсээ гоё. Тэгээ энийг хийдэг. Ямар дуу хийдэг? Тэр тийм амар ингээд заавал хідэн грамм хийхстэй тийм байхгүй. Би бол тийм байхгүй. Өглөө усаа халгаагаад усан дээр жоохон энийга гэл бол. Ойлцоос зүгээр миний нүдэнд ягаан өнгөнүүд жоохон харагдмаар яг гоё guys. Би бүр энэ дээр орцсон заяа. Давсан дээр. Яг гоё цай шиг. Шинжээр үү. Тийм бай. Тэрний дараа би жигнэсээ одоо энэ хэдэн хоног жинээ сайн барих хэвээр юуч десерт чихэр юм уу мэдэж олохгүй. Тийм үед байдэн шүү дээ. Тэгвэл одоо десерт шиг ингэж хооллын үе биш те. Зүгээр ингийн үед ингээ үйлсүүл яах вэ? Гэвэл тэр үед би юу идгсэн? Масл идгэж хэлээстэй. Би хэлсэн байстэй. Тэрний маслыг харуул. Энэ өмнө Купагны видео дээр бүгдээр харуулж байсан юм байна. Масла өдөр болгоо идэг байх. Хэрэгтэй үедээ л идсэн болоод дараа энэ. Тэгээ энийг би зүгээр бүр 냉동 ахгүй юу? 냉동. хөдөө 냉동 ахгүй юу? Юу. Энэ мэднэс дээ guys. Энэ идэж үдчихсэн сте. Энэ жоохон давстай. Албаар юм давстайг танилцуулсан. Миний өстэй ютубер. Яа тэгвэл жоохон давстай хийж масл чи идэхэд амархан байхгүй. Ямар ч давсны амтгүй бол бүр ингэж идэхэд хэцүү байдаг байхгүй. Ойлгосоо сте. Тэгээ энийг бүгднгийн идэх хэвээр тийм биш. Энэ чинь ингэж 4 хувац байдаг байхгүй юу? Тэгээ 4 хуваацын нэг нь идэх хэвээр биш. Тийм яах хэвээр тийм хэвээр байхгүй. Зүгээр л ёо үлсжээ. Гой ингэж десертны юм талын ингэж юм идмээр байна. Кунгочил хиймээр байна. Гэхий үедээ энийг хүсэж байгаараа зүгээр жоохон халбатаад амтлаад үс. Тэгвэл яг тэр үед энийг эзэн дараа үлсэж байгаа тийм мэдрэмж байхгүй болоо. Би бол тэгжсэн guys. Би бол жигнэс тэгжсэн. Үлсэж байгаа мөртлөө одоохондоо бол хамаагүй юм идэж болохгүй штэ. Гэвэл жигнэс энийг ингэж халбатаад идвэл not bad. Зүгээр юм байлаа guys. Энэ баа Энд байсан өөр бас танилцуулсан масл байсан л та би тэр өөрийг бол авааг байхгүй юу. Яа гэвэл энийгээ хамааглаа идэж үзсний дараа таарч яануу тарах байна уу? Эсвэл бүгдийг идээд өөр юм захиалах та тэрийг захиалж үзэх юм уу гэж бодсон. Ер нь энэ зүгээр напад. Окей. Next. Хамгийн чухал юм лээ. Алюминий цуу guys. Алюминий цуу. Миний амьдралдаа байдаг алюминий цуу. Тэг би нэг жигнэс ингэж рекламдах га зарах га хийж байгаа биш. Би ингээ модельний ажил хийдэг бол модель солонгос эмэгтэй хүүхдүүдтэй бас зөндөө уулздаг байгаас тэ. Уулздаг, үзлэн доторч ажилладаг, үзлэн тэгж ажилладаг хүүхдүүд чинь бүгдээрээ жүжигчин эсвэл модельний талын хүүхдүүд зөндөө байдаг аахгүй юу. Тийм болоод харж ирсэн. Тэр ингэж танилцаал ингээл хийвэл ерөн бүгдээрээ ингээд яг ингэж авч явдаг заяа. Ингээл эндээ алюминий цуу хийгээд авч явдаг. Жигнэсээ. Тийм 어쨌든 증명이 됐어. 다들 믿어. 남에게 итгэж байгаа сте. Би худлаарж байгаа биш шүү. Юу вэ гэвэл бабам дараа Denigris брендний алюминий цуу. Энэ бол Германих guys. Энэ хамгийн нэртэй аль дээрээс хамгийн нэртэй байсан юм. Тэгэхээр би шууд энийг дагаж авсан тэр үед би энийг хаяаг байгаа. Яг тэгвэл иймд бол зөндөө үлдсэн байгаа байхгүй юу? Манай гэрт Комо ирсэн аахгүй юу? Комо аав ихч ирээд энэ минийга чи хаяаштэй гэл наваа ингээл ууралдیں۔ Тэгэхээр би байгаастэй энэ гэсэн. Яагаад вэ гэвэл ийм жоохныг 500 мл усан дээр хийгээд удаг аахгүй юу? Энийг зөндөө хийдэг биш guys. Эн чин дээрээс амар амт ингээд амар чанга
хатуу гэхүү. Тиймд болоод зөндөө хийх хэрэггүй. Жиннээс жоох. Миний бодлоор энэ бол 2 хувааж ууж болмоор зөндөө байна, guys. Би инүүнгээр авч ирсэн. Шилээр ингэж аваад хэрэлж ууж исэн. Ер нь тийм байна. Энэ таны гэрээс. Энийг уудаг. Тэгээ манай найз нар ч Солонгос найз нар, Монгол найз айхгүй л дээ. Ерөө Солонгос найз ингээл чи тэгээ юу үүдээ яг алийн нуудыг бол би найз нарс юм чинь бүгдээр хэлнэ штэ. Би энийг уудаг энэ сайн гоё гэвэл манай найз нар энийг уухад жоох хэцүү байдаг. Аах ингэж ууж үзээгүй алимны цууг ууж үзээгүй хүүхдүүд бол энийг уухад хэцүү байдаг. Тэгэхээр би та нарт танилцуулах гээд guys. Та нарт би танилцуулах гээд тэгвэл аах хийж байгаа хүмүүс ямар алимны цууг уух хэрэгтэй вэ? Ямар алимны цуу нэгч калоригүй мөртлөө биеийн цайвэ гэж харсан Солонгосын брэнд нь юу вэ гэвэл наран Tizen guys. Tizen гэдэг брэнд. Монгол зарт юм байлээ. Тийм чи энийг хараад энэ чинь олон төрлийн хайдаг ахгүй бас. Энэ Tizen-ийн брендийн дотор алимны цуу чи ийм юу зөндөө байдаг. Миний хэлж байгаа яг алимны цуугаар аваад уугаад үз. Энийг уугуулж игнээс амттай guys. Энэ бол амар амттай юм билээ. Би бол анханаас энийг уугаа надад бол тийм амтгүй бишээс ахгүй юу. Би угаасаа жоох ингэж цууны амт гэхүү тийм сайн уудаг болоод тийм бишээсэн. Тэгээ би эндээ бүр орцсон байсан. Тэгээ манайнаас чиж энийг ууж чадж байгаа амар лахт биш тэгээд тэгээ болсны дараа энийг аваад та нарт танилцуулгаад би уугаад үтсэн guys. Амар амттай. Чичээ амттай юм бэлээ. Тэгээ энэ дээр 200 мл-ийн ус ингээд хамт уугаад бол. Би бол юу 200 мл 300 мл хамаагүй би бол зүгээр энэ миний энэ дээр нэмчдэг ахгүй юу. Нэмэл хамаагүй шүү дээ. Zero sugar guys. Okay. Тэгээ миний бодсон та нарт танилцуулж байгаа нь юу вэ гэвэл хамгийн анх нэгч алимны цууг ууж үзээгүй хүн гэвэл энийг уугаад эхлэн заяа. Энэ бол 30 ширхээр ингэ зардаг ахгүй юу? Хидээд дэшээ зөндөө байгаалтаа ер нь 30 ширхээр ингэж нэг багс зардыг юм чинь энийг нэг сар уугаад үсгээд бодоод уугаад болоо ахгүй. Нэг сарч биш өдөрт 2 3-ыг уусан ч хамаагүй би сайн юм чинь. Тэг энийг уугаад би ер нь бол алимны цуугийн амт нь жоо хорцсон зүгээр юм байна. Надад бол зүгээр юм. Би одоо жоохон deep жоо миний level өндөр болгоё. Би бүр жоохон бие сайжруулъя. Гэвэл миний хэлсэн тараа энийг уугаад бол. Окей. Энэ бол зүгээр л алдартай. Солонгосын дунд бол амар алдартай. Чинжаар. Энэ бол Солонгос Монгол зардгүй юм байлээ. Тэгэхээр би энийг өмнө авч өгөх үү гэж бас бодсон guys. Элсос тийм аргыг бодчихсэн. Тэгээ тэр аргыг бодсон чинь шилээрээ ингэж явж байхдаа хагарах ч юм уу ерөө хэцүү байх гэж бас бодсон ахгүй юу. Ганцаар юм бодоод байдаг би. Тэгээ бодож агаад тэгвэл яаж авч явах вэ гэж хайсан чинь ингэж зардын бас нэгээрээ хөөхөөс тээ ингэ зардын байл. Тэгээ дотор нь юм. Тэг яг нэгээр ингэж авч явмаар цүн хүнд ингэж авч яваад хэрэгтэй үедээ хамт хойлж уумаар ийм дөө. Хөөхөөс. Энэ 0 калоритай guys. Калори 0 гинэ. Тэгээ энийг усандаа хийгээд уумаар. Тэгээ амьдралдаа зүгээр ундахын өмнө хоолоо идэхдээ гадуур явахдаа энийг уугуул сайн гэж хэлмээр. Реклам аня, энэ реклам аня би ямар ч мөнгө аваагүй. Зүгээр л тийм шүү guys. Окей? Энэ бол 15 калоритай юм байна guys. Нэг стейк нь 15 калоритай. Тэгээд амттайсан болов? Даанч амттайс. Яагаад сая одоо бүр мэдчихэж байгаа сте. Таны гэрс чинь бүр 0 калоритай guys. 0. Уух тусан тийм биеийн жим юм тийм хамаагүй зөндөө уух тусан биеийн цайлга ахгүй. Окей? Ингээд миний чинээ барих аргын талаар та нарт танилцуулаа guys. Ямар байсан бэ? Миний ингэж танилцуулж байгаа хамгийн том категори гэж бодлоо guys. Хамгийн янзын категори гэж бодлоо. Миний ийм аргануудыг нөлөөлөд бүх юм хийх хэрэггүй. Зүгээр л анхандаа бол алимны цуугаар эхэлж болно. Хийгээд үзээрэй guys. Хийгээд үз. Зүгээр л хийгээд үз. Бити санаа зовч. Зүгээр хийгээд үз. Санаа зовох ч хамгийн тэнэг. Номон дээр ч гарсан. 5 минутаас дээш бити санаа зов гинэ. Би энэ юмнаас санаа зовхоос өмнө зүгээр дийн юмаа шууд хийх хэрэгтэй. Йоо би энийгээ ингээл захиалгаад авчтай. Уухгүй байгуул яах вэ? Тэр нь хамаагүй. Захиалж аагаа нь ямаа да тий. Захиалаад миний нүдэнд харагдвал уугадаг аахгүй. Тийм байна. Денигрэсний алимны цууг хүсэж байгаа хүмүүс байгуул миний Facebook автомат халиуг гэдэг Facebook-ийн дотор халиу select page дээр бишээрэй.
хүсэж шүү гэж бичвэл би энэ талаар та нарт бүр хямдхан арга хаанаас хямдхан авах уу тэрний талаар та нарт танилцуулъя гэж бодлоо. Окей. Бүгдээрээ энэ 100 бүр хөөрхөн болцгоё. Бүр хөөрхөн, бүр турхаа болцгоё. Миний өнөөдрийн хэлж байгаа бүх арганууд чинь энэ 100 л биш. Миний амьдралдаа дараа жилийн 100, дараа жилийн 100 бүр амьдралдаа миний биеийг бүр ингэж ухаантай сайжруулмаар байгаа байхгүй. Өнөөдөр хэлсэн энэ материалнуудыг бүгдийг би шууд YouTube дээр тавьчих линкийн заяа. Тийм ч та нар яг энэ линкийг аммаар ингэвэл тэрийг дараал болоо. Өөр амар зөндөө байсан ч миний ингээд жоохон өвдөж байна. Ухаантай хөөрхөн болцгоё guys. Та нар таалагдсан бол дараа нь гоё ямар жимд ямар фин тамир хийх өмнөхөө тэрний талаар та нарт танилцуулъя. Би чинээс жимд явжсэн. Чинээс жими тренер хийжсэн. Итгүүлчих заяа. Книг өндөөн гайд гэсэн заяа. Training manual. Энэ дотор бүх биеийн булчны талаар танилцуулсан. Энийг сурчсан дээс суралтай. Инээ тэнтэй биш үү? Яг хүн тэгэл хүснээр яг энийг хиймээрэн гэвэл тэгвэл болцдог л ахгүй юу гэнэ бол те. Би юу тренер бодоогүй шүү дээ. Тэсэн чинь team arbiters болж team trainer хийж үзээ. Тэрнээс олж бүх юм сурч байгаа ахгүй юу? Ер нь бол яаж өндөөн хийгүүл, яаж ингэж хийгүүл, ямар юун дээр булчин дээр ингэж нөлөөлдөг вэ? Тэрний талаар бүх юм нь орцсон. Окей. Thank you guys. Харж өгсөн баярлалаа. Дахиад бүр гоё сонирхолтой мэдээлэл өгөөлөөе. Thank you guys. Bye. Баяртай. Bye.